Тэгээд. Тэ. Хоногийн дараа юу вэ? 2 хоногийн дараа бараг очих гэдэг нь. Нэг цагаар дараа ер нь 32 цаг гэсэн. 32 цаг өшөө. 11 цагаас дунд 19 цаг тий. 32 цаг яа. Яа. Анхаарал хандуулсан баярлалаа. Мят компани хамт олонний өмнөөс танд тавтай аялахыг хүсье. Шээ тоолон багшаа. Яг энэ хэсгээс нь voice over хийгээд явчих. Хитрхи яриаггүй влог болж хурах гэдэг. Замдаа сайхан френдсээ үзээд. Гэтэ нэг сайн амарч чадахгүй байж байгаа. Франкфурт дээр ирсэн. Тэгээд тэндээ баг 17 цаг хүлээсэн маа. Тэгээд үнэхээр амар ядарсан. Тэгээд битэр Trip.com-оос билет авцсан чинь жоохон толгой иргмээр заавал онгоцны бодлосоо гарах хэвээр. Тэгсэн чинь Европын Шенгений виз байхгүй өнтэргээ жоох асуудалтай байх гэдсэн чинь Швейцар явж исэн нэг эмэгтэй битэрт маш сайн тусалсан. Герман хэлтэй эмэгтэй байсан. Тэгээ битэр 17 цаг хүлээж хоорондоо тренер нийш тийшээ яваад тэгээ унтах гэдгсэн чинь энэ саналууд нь харахад нэг гоё тухтай юм шиг хэрнээ. Ерөөсөө айтайхан унтчих болохгүй амар хэцүү. Тэгээ ер нь баг энд зомбирсэн байдаг юм аа. Ер нь их удаан хүлээлттэй нислэг авч дэмий юм билээ шүү. Тэгээ эцэст нэг тавлан хат руугаа ингээд нисэж байна. Тэгээд айгүй амар үүлтэй байх болоо гэсэн чинь нэх гоё нартай өгтөж авсан бит хоёрыг. Тэгтээ яг маргааш өдрөөс нь авах бол битүү үүлтэй болчихсон. Яг үүлтэй ч гэсэн надад бол яг угаасаа үүлтэй бороотой байдаг гэд хүлээлттэй байсан учраас нэг асуудалтай санагдаагүй. Эхний ээлжинд бид хоёр 1 сарын хугацаанд ийм хотын төвд нэг юм байранд байсан. Тэгээ хөвчлэн нөгөө нэг хажуудлынхан бааранд ажилладаг ажилчид амьдардаг гэд тэгээ бид хоёртой хамт 19-тэй нэг банд байсан. Тэгээд бааранд ажиллаад 3 гэж орж ирээд өдөр хичээлтэй учраас тэр хүртлээ жоох унтаж хамардаг. Бид хоёр дээс сэрээчгүйхэн шиг өглөөний цай маага бэлдэж авч айтайхан амьдрах гэж нэг сар жоохон зовсон. Тэгтээ айгүй хөөрхөн ааштай банд байсан. Тэг амар жижигхэн. Тэг яг хуучны байрнууд нь жоохон чихтэй хүүтэндүү. Тэг 2 сар бас жоохон хүүтэн байсан болохоор заримдаа бол жоохон даарсан. За тэг нэг цөөн хийх гэлдүүр байхгүй болохоор нь шууд гинсээр илтээд ямар ч асуудалгүй илтчихдэг юм билээ. Тэг гурилнаас айгүй айтайхан санагдсан шүү. За тэгээд давлын эргэн тойрныг жоохон бичиж явсан. Гэхдээ ер нь хаас айгу нэг иймэрхүү гээд ойлгочих баг болно. Намхан хуучин байшингууд тэгээд энэ трамвай, автобус, төвдрөлгүй учраас эдгээр айгу асуудалгүй. Тэгээд бид хоёр эхний өдөр нэг жуулчин шиг эргэн тойрноо жоох үзэж явсан. Тэгээд тэр сайхан алхаж явж байгаад Trinity College руу явсан байгаа. Үзэх ёстой газрууд нэг гэсэн учраас Trinity College нь Ирландынхаа хамгийн мундаг их сургуульд ордог. Хамгийн сайн сургуульд ордог. Дэлхийд ч гэсэн ер нь аюу сайн байдаг баха. Би ранкинг сайн санахгүй байна. Тэгээ ийм үүлтэй, аюу сүртэй байшинтай. Сүртэй юм байна. Тэгээд л нэг үүлтэй болохоор аар сүртэй харагдаад шүү дээ. Чулуу. Шууд ирэх юм бол айх юм шиг. За тэгээд цаашаа алхаж явж исэн чи Irish Whiskey Museum гэдэг whisky зардаг юм дэлгүүр байсан. Бүр whisky янз бүрээрээ бүр зарим нь яг юм амар
томууд нь ганганууд нь болохоор бүр 40,000 евро гэсэн виски хүртэл байсан. Тэгээд яах юм баг хэдэн жил ажиллаж байгаад виски авч явах юм уу яах. За энэ дээр бид сургууль руугаа алхаж орж байна. Манай сургуулийн хаалга надад яг нэг Францын хаалгыг сануулад амар хөөрхөн чирнэл ягаан өнгөтэй. Тэгээ эндхийн ийм хэлний сургуулиуд нь дандаа ийм хуучны барилгууд дотроо байдаг юм нарийнхан өндөр шаттай хоёрын анги бүр хамгийн дээдлийн ангид байдаг. Өглөө сургууль руугаа өсөж алхах нь зам нь өксөөр тэгээд ороод бас хамгийн дэшээ давхарлуу хаалах нь ер нь бол сургууль руугаа явах гэж баг жим хийгээд байгаа. Барыг жимдэд байгаа тасгал хийгээд байгаа юм шиг болчихж байгаа. Тойдэм ууртай юм. Би тэгж жагаад бас айгүй азтай. Манай 10 жилийн сайн найз, 10 жилийн банд хоёр энд байдаг. Тэгээд баяр ёслол ч юм уу хаяаны гар шорыг гэх юм бол найзууд байгаа учраас амар гоё санагдаж байгаа. За энэ болохоор 2 сарын 14 Валентины баяраар бид хоёр гарч Мексикэн хоол идсэн байгаа. Тако, бургер амар гоё амттай байл. Ер нь эндхийн ресторанууд нь яг нэг тухайн орны хүмүүс ирээд нийцсэн байдаг болохоор ч юм айгүй гоё хоолтой санагдсан. Гэтэ яг үнэтэй байн гадар идэх юм бол за яг зүгээр ах уу зайлмаг авч ин би цэцэг авахгүй оронд нь зайлмаг авъя гэд зайлмаг авчаа зогсож байгаа. Энд имаку харсан чи машинаа санаад айгу сэтгэл потон санагдсан. Би тэгээд нөгөө нэг байрныхаа тойлыг хагалж хаяад тэгээ оронд нь тойл аваач тавих гээд IKEA орсон. Тэгээ шоурум энэ амар хөөрхөн яг хүмүүс амьдрахаар юм шиг болгоод яг жиг хандирч байгаа байр шиг болгоод зассан. Гоё юм билээ. Бүр яг хүн худалдаж авмаар санагдтал тогтжуулаад авчихсан мэт юм лээ. Миний хувьд анх удаа орж үзсэн болохоор айгүй сонирхолтой байсан. Энэ нэг юм hot pink өрөө байна. Та нарын юм өрөөнд амьдарч чадах уу? Би бол жоохон газар хаа. Тэгээд яаж зүгээр ах вэ? Хямдхан hot dog, кофе нусан авч идчихсэн байгаа. Айгүй дэжгүй амттай. Юм бэлээ. Хартай гэж бодсон юм яг тавьж байгаа шүү. Ер нь мөнгө хийнийгээ дандаа гэртээ өглөө өдөр оройныхоо хоолыг бэлдэж ууж байгаа ер нь. Энэ нэг жоохон чантагаа мааваад мах холиод идчихэж байгаа дүр зураг байна. Жоохон хоорой юу. Тийм үү. Манай найз кембаб идмээр байна. Кембаб энд байхгүй байна. Гом идмээр байна гэсэн болохоор завтай одоохондоо тухайн үед ажил байхгүйсэн болохоор кембаб хийгээд гомын чанаад дуудсан байгаа. Амар кембаб болцсон бүр. Баг танда дүүрч удаан байна шүү дээ. За энд болохоор бид төр ажил хайж CV-гээд харааж явж ийсэн аа. Зоригоо чангалыгээд тэгээ замдаа гинс авч яваад энэ папасын авч уух нь цадгааг нь авч уух нь гадуур авч ууснаас бүр хамаагүй гоё амттай. Гэхдээ мэдээж үнэтэй тусах учраас байнга ууж чадахгүй. Тэгээ энэ Guinness Pee төмөр ихтэй байдаг гэлөө. Тийм болохоор хаяа нэг ууж явах бас зүгээр идэм шиг үлээ. Энэ яг хотын төвөөр голоор нь урсж идэг юм гол. За тэгээд би Монгол Toastmaster-т явдаг гэсэн учраас энд ямархуу байд юм бол гэж бодоод энд ноцсон. Тэгээ яа ч юм амар сонь уйдгартай байсан. Тэгэхгүй Монголд амар гоё л байгаад идэгсэн шүү. Би л амар уйдаад за дахиж баг ирэхгүй байна дөө гэж бодсон. За тэгээд үүлтэй өдрүүд явж байгаад нэг юм сайхан нартай өдөр болсон байдгийн. Энд юу нойрд гайгүй зарим өдрөө нартай наргүй ч гэсэн гоё дулаахан байгаад байгаа.
Энд бас нэг айгүй таалагдж байгаа юм нь энэ хувцраа буцааж өгөөд пиамны самыг буцааж өгөөд тэгээд худалдаа авах тийм ваучер буцаагаад авчдаг. Тийм болохоор хог хаягдл нэг гарахгүй тэрийг буцаага мөнгө олгочих чинь гэхээр амар айтайхан Монголд юм байдаг ч болоосоо гэж бодсон. Юу мөнгө хаяад байдаг байсан юм байна. Энэ бас амар сүртэй талахыгээ тэрийг нь татаж аваачж байгаад сайхан зүсэд өгчдөг. Тэгээд сүүлдээ зүсч авахаа болсон. Уун завгүй болчихлоор алхаа фреш байлгаа гэвэл нэг зүсгүүгээр авч байж байгаад зүсэд идэл хамаагүй дээр юм л. Эсвэл энэ жижигхэн болгох юм одоо үгүй л юм байна. Тань нэг явчих юм. Энэ шүү дээ ап. Юугаас хараад орчихно. Хай. Энд тэнд гадуур дандаа жижиг сажиг бичлэг хийгээд тэгээ ерөөсөө өөрөө ганцаар ярьж байгаа бичлэг ерөөсөө орлоогүй байна. Тэгээ та нар сонсож байгаа хүний хоолоо сүйдсэн. Ирээд удаачгүй хоолоо өвдчлөө. Тэгээд барыг ханаад болоод одоо гэл сэтгэхгүй болвол энд ажил хайж яваад ажилд орох тайтайхан хоолойтой байж юмарэ. Тэгээ би бас багш юу л байна багшийн дурчлага байгаа болохоор бас нэмийг яждаггүй арай жоохон бага төвшөнд нь заах боломж олдох юм билүү гэж бодоод бахан сургуулийн төв тэгээд киндергартен цэцэрлэг энтерт бүртгүүлсэн байгаа. Тэгээ ямар ч хэлсэн ерөөс хариу ирэхгүй эрдгүү мэн дөө гэж бодож исэн чи ашгүй нэг хариу ирээд ямар ч хэлсэн дараа 7 хоногт ярилцлаганд орохоор болсон. Тэгээд тэрэн дээр хоолойгоо саydгээж агаад очно гэж бодож байна. Одоо ашгүй ерөөс хүн байхгүй байгаа дээр ярьж байна. Тэрнээс нөхөр байх юм бол бас нэг санаа зовоод ярьж чаддгүй мөлий. Тэгээ өөрөө влогонд бас нэг юм орох сонирхолгүй. Хүнийг өстө хүчээр баах оруулчихж байгаа даа хөрхий. Яалч хөө байн хамт байгаа хүн юм чи. Тэр Ирландд ирснээс хойш хүмүүс Ирланд ямар хүн юм байна? Яаж нэг асууж ин хоёр ирээд бол нэг сарч болоогүй байна. 14, 5, 6 ч юм уу те. Ер нь 2-7 хоног гаруул болцсон байгаа болохоор одоохондоо ийм тийм гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ашгүй ирснээс хойш ер нь нэлийн дулаараад байгаа. 3 сард ирэх ч юм уу, 100 ирэх ч юм уу дулаах үеэрээ илүү сэтгэл санаа дээртгэх юм. Өнөөдөр бол айгүй нартай гоё өдөр байсан, дулаахан байсан. Тэгээ байрны хувьд гэх юм бол гоё байрнууд ч байд юм байна, нэлээд хүүтэн байрнууд ч байдаг юм байна. Тэгээ ер нь бол байж болохоор ажил төрөлтэй болчих юм бол ер нь айгүй асуудалгүй юм шиг. Хоол хүнс бол дэлгүүр орохоор бараг л Монголоос хямдхан, зарим юм нь бол Монголоос хямдхан. Махан нь яг жоох үнэтэй. Гэхдээ айгүй дайжгүй. Ер нь бол хүнсэнд бол Монголд хэрэг мөнгө үржсэн, тэрнтэйгээ ойролцоо тэрнээс заримдаа багч бараг үрж магадгүй. Кола би өмнө нэг ирэхээс өмнө нэг банд имшлэг үзсэн чинь нэг юу кола төмний кола бараг 50,000 гэдэг 15 евро байдаг гэсэн яриа байгаа заахгүй өөр хотод юм бол эсвэл тэр нь ямар ч гэсэн энд бол 4 евро гэд байж тийм байлаа 4 евро 300-ны тэд мэдэн цент 3.1 тэдэн евро гэдэг ч юм уу тийм байсан. Тэгсэн мөртлөө 100% гоё янз бүрийн жүүснүүд нь 89 цент мэд гэдэг ч юм уу 1 евро хүрэхгүй ч байх жишээ нь. Тэгэхээр эрүүл хооллохыг айгүй дэмжсэн. Тэгээд пластик энтрэ буцааж өгөөд одоо юм худалдан авах талон энтер авдаг. Тэгээд тэд нар бүгдээр айгүй гоё таалагдж байгаа.
Тэ одоохондоо бол хүмүүс нь ч байгаа байдал нь ч маш их таалагдж байгаа. Ихэнхдээ үүлтэй байдаг. Тэгээд яг нөгөө нэг ирэхээс өмнө ямархуу байх болоо хамгийн мууг баг төсөөлөд сэтгэлийн бэлтгэлтэй ирсэн болохоор надад бол айгүй айтайхан санагдаж байгаа. За дараа нь хоолоо гоё болохоор хэрэг за.